бүгдээрээ дараагийнхаа хичээлд орох. За энэхүү хичээл дээр маань бид юу үзэх вэ гэхээр одоо өөрсдөө үүсгэсэн блок модель агуулгыг тархаж одоо нөөц бодох талаар үзье. За одоо бүгдээрээ эхний хэлбэнд бидний өөрсдийн хадгалсан ажлын хавцаас. За ингэснээр бидний ажлын хавц маань энд байгаа. За бидний мэдээж блок модель гэсэн меню хэрэгтэй. За блок модель гэсэн меню. За ингээд бид нар одоо датабаз эхний хэлжинд холбооно байна. За датабаз маань холбогдлоо. За бид нар дараад нь блок модельтэй холбож байна. За ингээд бид нар блок модель дэлгэцэн дээр гаргаж ирсэн. За ингээд бидний блок модель маань одоо дөрвөлж байна. За бид нар энэ дээр өмнөх хичээл дээр үзсний дагуу graphical constraint-ийг шаардлагатай. За ингээхийн тулд бид нар constraint менюнээс new graphical constraint гэдэг. За бидний өмнө constraint үүсгэчихсэн учраас тэр маань байж. За бид нар lesson гэсэн constraint-аа сонгоод add хийж. За ингээд apply дарснаа бидний блок модель маань одоо ингээд graphical constraint хийгдэж байгаа. За бид ингээд юугаар нь харж байна. Энийг одоо ингээд блок гэсэн яг шугамар нь харж байна. За энэ дээр дахин дарахад энэ маань болж одоо ингээд зөвхөн бид нар блок маань харагдах болох нь. За энэ дээр бид нар одоо юу хийх вэ гэхээр бид эхний хэлжинд одоо энэ дээр энэ estimation гэсэн менюнаас энэ assign value гэдэг хийж байна. За ингэснээр бид энэ дээр бид нар юу гэх attribute name гэдэг дээр маань мэдээж бид нар ашигт малтан талаараа агуулгыг тархах гэж тийм учраас throw гэж. За энэ value гэдэг маань одоо бид нар мэдээж тараагааг байгаа учраас байж болох хамгийн бага утга буюу хасах 990-ээс гэснэг. За энэ constraint interpolation гэдэг маань заавал байх хэрэгтэй. Агуулга тарахад бид нар interpolation-ы аргаар тарах хэрэгтэй. Interpolation-тай тарах. Тийм учраас бид нар энийг заавал сонгож өгсөн байх шаардлагатай. За ингээд бид apply дараа. За ингэснээр бид одоо энд interpolation-тай constraint үүсгэнэ гэсэн. За ингийн тулд бид нар одоо шууд гарч ирсэн дээр нь энэ constraint type маань constraint гэвээрээ. За constraint file дээр бид нар өөрсдийнхөө constraint-ыг зааж өгөөд add. За энэ дээр харин бид нар interpolation-тай шүү гэдгийг сануулж өгнө. Constraint enter татгалж. За ингээд apply даа. За ингэснээр за дахин yes-гээ. За ингэснээр бидний constraint lesson interpolation гэсэн constraint үүсэж байгааг та бүхэн харж. За эндээс бид нар одоо агуулга тарахын өмнө mega admin бүгдийг шалгаад үзье. За одоо summary гэдгээр ороод харж. За бүх юм окей 9278 ширхэг блок үүссэн байна гэдэг. За энэ дээр apply. За бид нар одоо энэ дээр юу хийх вэ гэхээр эхний ээлжинд бид нар агуулга тарахын тулд нэлээд хэдэн параметрууд хэрэгтэй. Тэр параметрыг ерөнхийдөө бол бид нар геологуудаас авдаг. Гэхдээ одоо энэ дээр зарим нэг параметр. За ингээд бид нар хэвтүүлээ харъя. За одоо estimation дотроос бид нар inverse distance гэдэг аргаар бид нар тарах агуулгыг. За ингээд data source specification гэдэг. За бид нар энэ string file гэдгийг блок модельээр нь string file гэдгийг сонгож өгч байгаа. Энэ string file маань бидний composite. За энэ composite-ийг заагаад өгч чинь. За attribute to field гэдэг маань мэдээж бид нар троогоор өгөх нь буюу ашигт малтамлаар бид нар алтаар хийж байгаа энийг голдоор оч гэх юм уу тийм. За ингээд apply дараа. За ингэснээр биднэрт одоо энд одоо search parameters. За энэ параметруудыг бид нар геологуудаас аав. Тэгээд бас мөн нэг зүйлийг бид нар одоо эндээс анхаарах хэрэгтэй. За би хэдүүлээ юу гэсэн энэ дээр за энийг төр хаач гэж байгаа ганц хоёр юмнуудыг аваад. За эндээс бид нар шууд цооногуудаа гаргаад apply. За ингээд бидний цооног одоо блок модель дээр маань харагдана. За бидний одоо эндээс нэг зүйлийг анхаарах. Энэ яг өдрийн биетэд байгаа харьяалагдж байгаа цооногуудын маань хамгийн хол хоёр цооногийн хоорондох зайг бид нар олох хэрэгтэй болж байна. За тэгхийн тулд бид нар ямар үйлдэл хийх вэ? За тэгэхээр бид нар одоо энэ цэг энэ цооног хоёрын хоорондох зайг бид нар олох шаардлагатай болж байна гэсэн. Тийм болохоор за хэдүүлээ ингээд жоохон томсгоод гэж. За одоо эндээс хоорондох зайг олдог команд маань энэ inquire гэсэн дотроос бидний bearing and distance between two points гэдэг командаар одоо хоёр цэгийн хоорондох зайг олгоно. За одоо бид нар энэ цооногийг энэ цооног за хамгийн хол цоон. За энэ дээр гараад ирж байна мессеж энэ дээр. За энэ horizontal distance гэдэг юм. 253 м гэсэн. Та тэгэхээр энэний ерөнхий дунджаар одоо эндээс энэ цооногоос одоо агуулга тарж эхэлнэ. Тэгээ мөн энэ цооногоос бас тарах нь. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зайд хүртэл агуулга маань ингэж тарааж хайх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тийм учраас бид нэр
Энэ хоёрын хоорондох зай маань 256 53 гэдэг нь ойролцоогоор 120 за 135 л байхад яг нормалны болж байгаа. Хоёр талаас яг мөргөлдөөд бие биенээ рүү орно гэсэн үг. За тийм учраас за бид нар энэ цэгээ олчихсон учраас одоо биднэрт энэ drill hole маань хэрэггүй болсон. За тийм болохоор бидэнд үзсэн юу вэ? Database менюнээс drill hole-уудаа буцааж яаж алгуулах вэ гэхлээр display тэгээд hide all drill holes. Тэгэхээр бүх цоногуд маань алга нуугд нь hide нуун гэсэн. Hide drill hole гэх юм бол тухайн бидний сонгоцсон байгаа drill hole буюу цоног маань алт байхгүй болно. За ингээд бид нар бүгдийг нууч. За бид нар одоо ингээд харлаа. За одоо estimation inverse distance. За энэ дээр мэдээж мөн композитоо зааж байгаа. Энэ fill to attribute to fill гэдэг маань трогоороо байна. За энэ дээр apply дарна. За энэ нөгөө параметрууд маань гарч. За энэ дээр бид нар maximum search radius гэдэг маань түрүүчийн яг нэг цоногоос ингээ хэдэн метрийн радиуст ингэж одоо хайдлагаж тараах вэ гэдгийг нь одоо зааж. За тэгэхээр бид нар энийг 135 гэж үзсэн. За maximum vertical search distance гэдэг маань одоо цооногийнхоо гүн рүү одоо хэдэн метр хайлгаж тараах вэ гэдэг нь. За бидний хамгийн гүн цоног маань 361 байгаа. За тийм учраас бид нар 361-ээр нь авчиж байгаа. Хамгийн гүн цоногийнхоо юугаар. За одоо энэ дээр бид нар энэ ellipsoid үүсгэж өгөх хэрэгтэй. За энэ ellipsoid visualizer гэдэг юм. За энэ дээр бид нар энэ параметруудыг тавьж өгөх юм. За энийг бол бид нар мэдээж одоо юу геологуудаас аавна гэдгийг бид бүхэн ойлгосон. За энэ max search radius маань 135, semi major нь 2 байх нь байна. Minor, major, minor нь 3 байх нь байна. За bearing гэдэг маань энэ хөдрийн битийн хувьд 260 биш ээ 240 байх нь байна. Pitch буюу plunge нь 10 байх нь байна. Deepen буюу ундлын өнцөг нь 80 байх нь байна. За ингээд бид нар энэ ellipsoid маань ерөнхийдөө энэ хөдрийн биттэй ойролцоо олж байгаа. Яг ундлын өнцөг юм уу. За энэ ellipsoid-ны дагуу бид нар агуулгыг тараах нь. За энэ дээр apply дарч. За ellipsoid маань үүссэн. Тэгэхээр одоо энэ дээр bearing, plunge, deep гэдэг одоо ингээд бүх параметрууд маань өгөгдсөн байгаа. Энэ параметруудыг бол бид нар геологуудаас авах нь. За ингээд энэ дээр apply даа. За ингээд бид нар одоо энэ дээр inverse distance power маань 2 байж болно. За ингээд бусд нь хэвээрээ. За энэ дээр нэг зүйлийг анхаарахад одоо энэ хэрвээ constraint interpolation сонгогдоогүй бол бид нар заавал энийг авч өгсөн. Яг гэвэл бид нар interpolation-ы аргаар тарах хэрэгтэй гэдгийг өмнө нь бид бүхэн үзсэн байгаа. За тийм болохоор бид нар одоо энийг constraint interpolation гэдгийг сонгож өгөх нь. За apply дараа. За ингэснээр бид нарт одоо нөгөө interpolation-тай үүсгэсэн constraint маань хэрэг болно. За энэ constraint-ыг одоо бидэнд хийж өгөх шаардлагатай. За одоо lesson interpolation constraint-ыг сонгоно. За ингээд одоо биднэрт өөрөөр шаардлага байхгүй. Өөрөөр энэ дээр одоо хадгалах шаардлага байхгүй учраас apply тав. За ингээд бидний агуулга маань тарж эхэлнэ гэсэн үг. За одоо бүгд харъя. За энэ хүү блок маань таржсан дуусныг та бүхэн харж байна. Одоо энэ одоо тарах процесс маань одоо хөдрийн битний объем хэмжээнээс шалтгаалаад одоо хортон удаа янз бүр тарахдаг. Гэхдээ ихэвчлэн айгүй удаан тараадаг. Тийм болохоор за одоо бүгдээр энийг тарсан хэсгийг нь шалгаж үзье. За одоо энэ attribute дотроос view attributes for one block. За ингээд за энэ тарчихсан байна. Одоо бүгд 0 учраас энэ блок маань хоосон байна гэж гарч ирж байна. Тийм учраас за бид нар дахин өөр блокн дээр за энэ 2.118 гэсэн агуулгатай байна. За одоо бүгдээрээ энд тараасан блокыг хэрхэн яаж өнгөөр ялгах вэ? За энэ display. За блок моделийн display менюнээс за энэ color model by attribute гэдгийг сонгож. За ингээ эхний хэлжинд scan хийнэ. Trog энэ attribute to color by гэдэг маань trog байх нь. За ингэж байгаа бид нар scan гэж. За ингээд харахад шууд apply дараад хаа. Тэнгууд одоо ингээ өнгөөр ялгагдаж байгааг харж. За дахин display хийгээд дахин color model by attribute руу ороод за энэ дэр өөрсдийн хүссэн юугаа тавьж 0 0.5 1.3 1.5
1.9 хамгийн өндөр агуулга маань 1.9. За ингээд рефреш дарж гэн. За ингэснээр яг бидний өгсөн классаар маань одоо өнгөөр ялгагдана. За одоо ингээд гараад ирлээ. За энэхүү блокт маань одоо ингээд агуулга нь тарсан байна гэсэн.